Хай. За энэ удаагийн влогтой тавтай морил. Би ер нь влог хийх амар удчихжээ. Ер нь влог гэлтгүй бичлэг хийх амар удсан. Тэгээд жоохон төсөөрцөн байна. За тэгээд гинт байж байгаа. Би за ер нь влогоо бичиж эхлэе да гэж бодоод тэгээд ер нь бичиж эхлэхээр болсон байгаа. За тэгээд сонь гэвэл ер нь бол харж байгаачлаа маш олон юм болсон. Би ингээ өсөд ярьсан. Гэтэ одоо энэ ургаж байгаа нь би бүр халимаг болгоцсон юмсэн. Тэгээд одоо ургаад юм болж байгаа. Тэгээд сүүлийн үед бас нэг яриаггүй сонин гэх юм бол би Солонгост сурж байгаа. Тэгээ буцаж эндээ ирээ дахиад МОС сэтгэл судлалын ангиар орсон. Тэрийг бас хэд хэдэн хүмүүс асуусан байсан болохоор одоохондоо ингээ хэлчихээ. Тэр талаар ахаад ер нь бичлэг ер нь хийх байхаа. Тэгээ би өнөөдөр болохоор ер нь бол хичээлүүд дууссан. Тэгээ өнөөдөр болохоор би орой нэг шалгалттай. Тэгээ тэр шалгалтандаа ер нь бол өнөөдөр явна. Тэгээд тэрний өмнө бас нэг балетандаа явна. Тэгээ нэг тиймэрхүү их юмнууд байгаа. Нэр өчигдөр би амар уйлаад яасан гэсэн чинь миний өглөө босоод ирсэн чинь миний энэ хэсэг ингээм амар хавдсан байсан бохгүй юу? Хавдаад ингээд өвдөөд ингээ ирүү даагаж ингээ яс ангинж өвдөөд тэгээ би яасан болоо гэд тэгсэн чинь ингээ уржигтэр миний ингээ аман дотор нөгөө юу гарахаар дархлаа муутахаар гарчдаг цагаан мэдэн штэ амар өвддөг. Тэр гарцсан байсан бохгүй юу. Тэгээ би тамидын энтраар зайлаад тэгсэн чинь өчигдөр өглөөс ирээд ирсэн чинь бүр амар өвчтэй болсон миний энтлийн ингээд нүүр. Тэгээ би өдөржөө ингээд юмтай байсан болохоор тэр мэрэндээ яваа. Тэгээ би ингээд амар өвдөө сүултээ уйлаад нэр ингэсэн амар өвдөөд. Тэгээ би шүдний имлэг орж үзүүлсэн чинь миний ингээ ахтараа ургаж исэн. Нэгдүгээр талаар тэр цагаан юм нь өвдөд, хоёрдугаар талаар энэ эрүү дагаж ангинаад байгаа юм нь болохоор ахтараа ургаж байгаа болохоор хамгийн артлынхаа шүдийг ингээ урагшин түлхээд ингээд өвдөд байгаа юм байна гэсэн. Гэхдээ миний яг энэ хамгийн артлын шүдний яг урталт нь шүд байдаг байхгүй юу? Тийм болохоор эмч болохоор тэрээ жоохон ургуулад тэр зайгаа ингээд имплант дараа хийлгэж амжаагүй тий хоосон байгаа болохоор тэр зайгаа жоохон жижигрүүлсэн чинь ингээд зүгээрээ гисэн болохоор юутайч антибиотик ууж байгаа. Тэгээд тэр бүр өвдөөд ингээд нүүр хавдаад байх юм бол ер нь ахуулаарай гэж зөвлөсөн. Тэр нь бол өчигдөр ер нь жоохон хэцүү өнгөрсөн. Тэгээ өнөөдөр бол арай гайгүй антибиотик энтрээ угаа. Тэгээд энэ гарсан юмдаа ингээд тосмос авсан. Тэгээд тамидинаар сайн зайлж байгаа. Тэр нэг тиймэрхүү байна. Миний нөгөө ам дотор юм гарцсан гэдгийгсэн шүү дээ. Тэгээ тэр нь болохоор ийм юм өгсөн байхгүй юу түрхээрээ гээд. Тэгээ ингээд жоохон цаана болохоор түрхэхэд жоохон хэцүү. Тэгээ түрхсний дараа ингээд жоохон янгинаад өвдөд байгаа. Хөрхөн байгаад би шалгалтандаа орохгүй дээрээ суудсан байна. Одоо цаг 6:30 хэд болж байна. Тэгээ цагийн дараа юм шалгалттай. Би ингээд хөөрхөн бас бэлдсэн байхгүй юу. Одоо энийг жоохон уншиж байгаа. Тэгэд орлоо. Энэ миний өнөөдөр идэж байгаа 3 дахь зүйл. Бүхэл юм мэдэж чадахгүй байгаа болохоор дандаа ийм хуш ч юм уу иймэрхүү юм идэж байгаа. Тэвч миний өнөөдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Тэгээд сая гэртээ ирээд хоолоо идчихлээ 10 цаг болж байгаа ч гэсэн тэг өдөржин бараг 8-9 цаг хосоо авсан болохоор юм идээд тэгээд одоо имээ уучаад унтлаа. Бай. За өнөөдөр би 2 дахь шалгалтаа өгөх гээд явж байна. 2 дахь 3 дахь юм байна. Амжилт. За би өнөөдөр шалгалтаа өгчөөд тэгээд нэг каргоны газараа орчоод ирсэн. Нэг ачаа ирсэн бахаар нь аваад ирсэн. Энэ ордоо
уншиж байгаа номоо ингээд дотор нэгээд авч явдаг юм жижигхэн цүнх маягийн юм баггүй юу. Гэтэ ямар нэгэн юм оосоргүй зүгээр шууд ингээд эндээ ийм юутай товчлцдаг. Тэгээд зураг нь болохоор Франц Кафка дэвтэр байна. Доторх нь болохоор ийм. Өөртөө янз бүрийн стикернүүд байна. Энэ бүр амар хүрх юм аа. Ямар хөөрх юм бэ? Би тэгтээ энэ бичлэгнүүдээ үзэхээр ер нь хөөрхөн гэдэг үг амар хилдэм билээ. Миний ер нь хамгийн гоё юмны хэмжүүрийн үг бол ер нь баг хөөрхөн л юм шиг байгаа. Ийм стикерээс энэ. За тэгээд ийм юм байна. Энэ болохоор нөгөө нэг утасны кейсний артлаа доор ийм байгаа хгүй юу? Надад ихтэй ийм утасны ард наадаг юм ерөөсө тогтдгоо байхгүй юу? Тэрийг ингээ би байнга оролдоод идэг болохоор айгүй хурдан унцдаг. Энэ болохоор шүү дээ ингээ гадуур нь хийх юм байна. Надад адилхан байна уу? Ийм байхгүй юу? Урт хэсэг нь болохоор яг нөгөө уншиж байгаа тэр параграф ч юм уу эсвэл яг тэр хэсгийг нь ингэж юу тодтогч өгнө гэсэн үг. Тэмдэглэсэн хуудсан дээр ингээ наадаг. Би одоо уншиж байгаа номоо шууд энэ дотор хийж үзлээ. Энийг уншиж байгаа хгүй сэтгэл засалчийн нууц тэмдэглэл гээд энэ номыг бол айгүй удаан уншиж чинь би голоор нь бас бүлсийг уншицсан. Тэгээд энэ угаасаа ингээ дотроо ингээ айгүй олон бүлэгтэй бүлэг болгоно яг нэг хүний ингээ сэтгэл заслын ч юм уу те тэр хүний одоо янз бүрийн эмгэгийг мэдээж байгаа тийм хэсэгтэй болохоор ингээ таслаад уншсан ч юм зүгээр юм билээ. Хөрхөн баад энэ төр намаас авч ирсэн баггүй юу? Ийм янз бүрийн муурны сарвуунуудтай ийм. За тэгээ энэ намаа хийж үзье. Тэгээ энэ дотор одоо ийм юм аа ч юм уу ингээд ч юм уу ингээд хийгээд авч явах хүрх юм байна. Го мөн төрөндрлөө шүү дээ. За би бол тийм зохиогч хүн биш. Би бол зохиогч өчөөхөн зохиогч. Би бол ерөөсөө туулсан амьдралаа бичдэг. Өөрөө үзээгүй дуулаагүй сонсоогүй батлаагүй өөрийн биеэр батлаж амьдраагүй тийм юм аа би барьж авдаггүй. Тэгээд их цаад галсан чинь бас андуурдаг юм гээд би хэлсэн. Яасан гэсэн чинь энэ иргэний хувьд Монголд хэм хийсэн гоё шүү. Та нэг сайн бат гэж боддоо. Монгол улсын төрийн тэргүүн мод гэж яхад сайн энэвэнт гэсэн байх шиг. Оо чи ярах уу? Вэ. Тэвээ. Ямар гоё юм сараа. Тапа не está. Тапа чийсэн чи. Чи тийш яатраа нэг юм. Эсэ гайгүй. Ста гайгүй. Оо тэр бүрийг хартаа. Ийм хүнтэй энэ жил гэхдээ айгүй хүнтэй ах шиг байна. За би явж байгаа гэртээ ирсэн тэгээд өнөөдөр болохоор нэг марафонтой өдөр байсан. Тэгээ гадаа айгүй хүн байсан. Тэгээд өмнө нь би хамгийн сүүлд хизээ марафонтой өдөр гарсан сайн санахгүй. Гэхдээ тэр үед болохоор яг энэ Шангрилагийн уртлаас эхлээд ингээ хоошоогоо хаадаг гэсэн баггүй юу. Тэгсэн чинь сая болохоор хаалын юм артын энэ хавийг бас ингээ хаацсан байсан хажуутын замыг. Тэгээд энэ хавь яг юм машингүй байхаар яг халахаа явахаар амар гоё юм байна. Тэгээ саяас айгүй хүмүүнтэй ер нь жил миний ингээд хамгийн сүүлд явж исэн машингүй өдрүүдийг ботход бүр хамгийн их хүнтэй өдөр байсан баха. Бүр ингээд
баг хүмүүс нь ингээд зам дээр төгжрээдсэн сайн. За тэр мөрч яах вэ? Тэгээ би сая Аз хуур ороод 2 ном авсан баггүй юу? За нэг нь болохоор ийм ном байна. Энэ нь болохоор манай нэг найз маргааш Америк руу явж байгаа байхгүй. Тэгээ би найздаа бэлэглэх гээд энэ номыг авсан. Энэ номыг уншмаар байна гэж хэлсэн. Нөгөө ном нь болохоор Хайрын сүмээс дөрвөсөд гэвэл зэт төгсгийн юм ном авсан. Тийм 2 ном сая явж байхдаа авчаа. Тэгээд жоох хайдраадсан болохоор шууд гэртээ өдөрсөн. Оройхон найзтайгаа уулзаад энэ номоо 2 нь өгчин гэж бодож байгаа. Угаасаа маргааш өөрөө явах болохоор эртхэн уулзаад номоо өгчэй гэж бодож байна. Тэгээд саяны номтой хамт би энэ зураг хийлж байгаа байхгүй юу? Тэрэ энэ манай найз өнөөдөр марафон төгсөн. Тэгээд тэрнийхээ зургаар нь явуулахаар нь би ингээд хивэлж гаргаад өөртөө гэж бодсон юм.